орчууны гэрэл хэслийн ордны дээвэрт ихээхэн хэмжээний норолт үүсжээ. Социализмын үед аж ахуйн аргаар баригдсан тус барилгын дээвэр нь олон жилийн хур бороо цасанд илэгцэн арматур нь даацс авах чадваргүй болж зэвэр чугарсны дээрээс өнгөрсөн өдрүүдэд хүчтэй салхишуурга олон давтамжтай гарсны улмаас норсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Аймгийн онцгой комиссийн гишүүд өнөөдөр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, яаралтай дээврийг буулгаж орчин үеийн стандартын дагуу дахин сэргээн засварлахаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн энэ хүчтэй салхишуурганы үеэр хормын ордны дээврийн нөхцөл байдал муутсан, нурсан юм асуудал гарсан. Тэгээд газар дээр нь танилцж байна. За энэ бол хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээр энэ барилга маань өөрөө аж ахуй аргаар баригдсан, ямар нэгэн зураг тооцоогүйгээр хуучны социализмын үед аж ахуй аргаар баригдсан барилга. За тэгээд интерьер дизайн хийсэн тэр дээврийнх нь барилгачлалтын ажил бол олон жилийн хур их бороо цас мөсний энэ усанд бол бүрэн идэгдэж дууссан байна. За энэ сая мэргэжлийн хүмүүс нь хэлж байна, мэргэжлийн байцаагч нар нь дотор байгаа бетонны бетончлалын арматур нь ямар ч даац авах чадваргүй бүрэн зэвэрж хугарч, за тэрнийхээ үндсэн дээр бол энэ дээврийнх нь дөрвөн талынх нь конус хэлбэр нь бол бүрэн саний салхишуурганд хүчтэй салхишуурганд унсан юм тохиолдол гарсан байна. За тэгэхээр өнөөдөр онцгой комиссийн маань үзээд яаралтай нэг буулгах арга хэмжээг зохион байгуулахаар шийдэж байна. За тэгээд буулгасны дараагаар яг энэ хуучны хэлбэрийг нь хадгалж, за орчин үеийн нөхцөлд тааруулж хөнгөн хэлбэрээр иргэн сэргээн засварлагч заашгүй шаардлага байна гэж бид бас хоорондоо ярилцж байна. За ер нь цаашдаа бол Дархан аймаг өөрөө хүүхд залуучуудын хотын хувьд энэ нэгэнт энэ зай талбай, энэ том бид нар энэ хотынхон төвийн өндөрлөг дээр энэхүү хормын ордоо эргэж сэргээж орон нутаг маань өөрийн эзэмшилтэд авсных энэ энэ байршил дээр бол шинээр заашгүй орон энэ хүүхд залуучуудын шаардлагад нийцсэн орчин үеийн энэ гэрэл төслийн ордонг барих шаардлага байна гэдэг нь бас харагдаж байна. Зөвхөн дээвэр гэлтгүүгээр энэ байрны дотор хийцлүүд бол ер нь энэ цаг хугацааны эртэд удаан хугацаанд бол их эдрэл гэмтэл илэгдэлд орсон байгаа нь харагдаж байна. Тийм учраас цаашдаа бол бид нар ер нь цаг хугацааны уртад бол энийг шинжлэх заашгүй шаардлага байна гэж дүгнэж байна. 1984 оны 6 дугаар сарын 17-нд анх ашиглалтад орж 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжиж байсан тус ордон 2022 онд төр буцаан авч засвар үйлчлэгийг гадна тогтчлтыг бүрэн хийж үйл ажиллагааг нь эхлүүлж байсан билээ.